За ерөнхийлөгчийн зүгээс бол их хурлын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотойгоор эргүүлэн татах хуулийг өргөн барьчихсан байна. Энэ дээр та ямар ойлголттой байна? Энэ хуулийг ямар нэгэн байдлаар буруугаар ашиглах вэ гэдэг бас болгоомжлол нийгэм зайлшгүй хэсэгт нь үүссэн байна. Зөвхөн миний одоо бодож байгаа юм бол энэ хуулийн заалтан тэртээ тэргүй энэ хуулиндаа байгаа хгүй юу? Гэмт хэрэг үйлдсэн шүүхөр тогтоогдсон бол улсын хурлын гишүүнийг эргүүлэн татнаа. Үндсэн хуулийг зөрчсөн бол улсын хурлын гишүүнийг эргүүлэн татнаа. Хууль нь байгаа. Тэгэхээр одоо ерөнхийлөгч бол одоо нэг содон юм нь болохоор нийт хурлынхаа 70% нь суугаагүй эрдэнэ хангалтгүй байгаа тий. Эсвэл санд өгөөгүй ч юм уу тийм гишүүдийн итгэх нь юм уу? Гишүүдийн итгэхээр нь эргүүлэн татна гэдэг байгаа. Энийг одоо хийхийн тулд тэгээд яах юм бид нар үндсэн хуулинд дахиад өөрчлөлт хийх юм уу? Ёс зүйн асуудлыг илүү харин тий. Ёс зүй гэдэг нь тэр үү? Ёс зүй гэдэг нь би хуультай айгу баг танилцсан байгаа. Яг үнэнээ хэлэхэд айгу баг мэдлэгтэй байгаа. Одоогийн зөвхөн байгаагаар яг таны. Тий. Би эрх зүйн талаас нь харж байна. Ёс зүй гэдэг нь болохоор одоо ёс зүйг хуульчилж болдгийм болоо да мэдгүй. Хувь хүний л хүмүүжлийн асуудал шүү дээ яс юм дээр. Тий. Тэгж бодож байна. Хуулийн төслөөр ер нь ёс зүйг одоо тодорхой заагаад өгсөн байгаа л гэсэн шинэ хуулийн төслийг уншаад үзвэл ойлгох хаа. Таны хувьд яг ёс зүйг нь юу гэж тодорхойлж байна? Гишүүний ёс зүйг. Би бол улсын хурлын гишүүн ёс зүйтэй байх ёстой. Бусдад үлгэрлэл болох ёстой. Яагаад гэвэл хүүхдүүд харж байгаа шүү дээ. Залуучууд харж байгаа шүү дээ биднийг. Тэгэл их хурлын гишүүн гэдэг хүн ийм байдаг юм байна. Магадгүй зарим нь их хурлын гишүүн болъё гэж бодож байна шүү дээ. Бас би энэ хүн шиг л болъё ч гэдэг юм уу. Тэгээ би одоо жишээ нь багада Ганди гишүүнийг хараад ямар ч мундаг юм ихтэйвдээ сэтгүүлж ийсэн гинлээгэл хараад явж ийсэн. Тэр хүн бол надад бол гайхалтай үлгэр дуурайллыг үлдээж л байсан. Гих мэтчлэн тэгэхээр ёс зүйтэй байх ёстой. Тэгээ ёс зүй гэдэг нь ерөөсөө бусдын эрхийг хүнддэг шүү дээ. Би бол тэгж л боддог. Өдөлөг үг бол хэлж болохгүй шүү. Угаасаа тэр чинь бидний багасаа л сонсон. Элдэн шатны шүүхээс ял авсан юм 126 хууль баталцж байгаа асуудал гэж харж байна. Энэ ёс зүйтэй одоо яг улсын хурлын гишүүний ёс зүй байна гэж хэлэхэд одоо ёс зүй биш наа чи эрх зүй байхгүй юу? Миний бодлоор энийг процесс нь явах ёстой л гэж бодож байна. Одоо улсын хурлын нөгөө нэг юугаар хилцүүлээд байнгын ороогоор хилцүүлээд тэгээд чөлөөлөгдөх болов гэж бодож байна. Тэр нь өнөө хүртлээр нь яваагүй. Арт уугийн гишүүнийг одоо 3 удаа цагаатгсан байсан ч сүүлд бол давсаалдахын шүүхээс бол хүчингүй болгочихсон. Энийг та үүрэг өгсөн. Тийм учраас шүүхэд хэн үүрэг өгч чадах вэ? Эсвэл шүүхэд хэн нөлөөлж чадах вэ? Эсвэл хахуулсан юм уу? Дарамтлсан юм уу? Буу тулгасан юм уу? Мөнгө тулгасан юм уу? Мэдэхгүй байна. Над хамгийн сонирхолтой нь байна шүү дээ. Тэр алтан хувийг гишүүнийг цагаатгсан яг тэр шүүх бүрэлдэхүүн өөрөө буцаагаад тэр цагаатгаснаа хүчингүй болгоод анхан шат руу буцааж байгаа байхгүй юу? Ийм тохиолдол өмнө нь бас гарч ирсэн. Завхны Эрдэнэ очир гэдэг хүн цаазаар авах ял сонсчоод 3 шатны шүүхээс цаазаар авах сонсчоод гэмт хэрэг хийгдээгөө батлагдаад шоронгоос гарч ирсэн. Цагаатгаж ирсэн. Тэр хүнийг цаазаар авах ял өгсөн цогцондан гэдэг шүүгч өөрөө цагаатгаад тухайн үед энэ байж болохгүй энэ бараг шүүхийн сахилгын ороогоор орох ёстой гэж хэлэлцэгдэжсэн байхгүй юу? Гэтэл одоо энэ. Тэгэхээр би бол шүүхийг нэг бол буу тулгуулсан баг, нэг бол мөнгө тулгуулсан баг гэж л бодож байгаа. Шүүхийг хэн нөлөөлж байгаа? Мэдгүй. хуулиараа ерөнхийлөгч бол нам бус гэж байдаг штэ. Одоо гэвч одоо сүүлийн үед бол ерөнхийлөгч нам бус биш байгаад байна гэдэг зүйл яригч. Энэ дээр та санал нийт. Би харин ёстой нам бус байгаа юм биш үү гэж бодчих штэ ерөнхийлөгчийг. Өөрийнхөө намыг сайхан түүгээгээл. Марг манай нам ингэ шүү юм шиг.